Хакерууд гэдэг бол маш сонирхолтой нийгмийн бүлэг юм. Тэднийг хар цагаан гэж хоёр хуваадаг. Онц чухал мэдээллийг агуулсан бааз руу давталж олон тооны компьютерыг дахин ашиглах боломжгүй болтол програм хангамж, техник хангамжийг эвдэх, чухал мэдээллийг хулгайлах, устгах гэх мэт захим гэмт хэрэг үйлдэх хүмүүсийг хармалгаад хакер гэдэг. Харин альва мэдээллийн систем, сүлжээ, програм хангамжийн хэвийн үйл ажиллагааг хангах, гадны альва халдлага дайрал довтлооноос хамгаалдаг хүмүүсийг цагаан малгайт буюу ёс зүйт хакер гэж нэрлэдэг. Харин сайн муу аль талын үйлдэлийг хоёуланг хийдэг этгээдийг саард малгайт буюу кракер гэдэг юм. Ингээ та бүхэндээ захим ертөнцийн түүхийг өөрчилсөн төгс чадвартай хакерууд бас тэдний хамгийн дуулантай захим хадлагуудын талаар танилцуулъя. Джонатан Джеймс. Конрад хэмээх нууц нэрээр алдарсан Джонатан 1983 онд төржээ. Тэрээр 1999 онд 15 настай байхдаа Б Саут болон Miami Dade сургуулийн сүлжээнд нэвтрэн орж байжээ. Джонатан нь Америкийн нэгдсэн улсын батлан хамгаалах яамны харьяа, цэргийн аюулыг багасгах агентлаг гэх мэт өндөр зэрэглэлийн нууцтай улсын байгууллагын компьютерийн системд нэвтрэн орж ажилтнуудын нэр нууц үгийг хуулан авсны дээр маш нууцын зэрэглэлтэй мэдээлүүдтэй чөлөөтэй танилцсан хуулбарлан авсан байв. 1999 онд Джонатан NASA-гийн компьютерийн сүлжээ рүү нэвтрэн олон чухал файл хуусны дотор нь олон улсын сансрын станцын их код хүртэл байсан юм. Түүний хулгайлсан програм хангамжийн үн 1.7 сая $1 байжээ. NASA түүнийг илрүүлсний дараа сүлжээний ажиллагааг аюулгүй болгохын тулд $41,000 зарцуулсан байдаг. Үүний дараа хууль хяналтын байгууллагууд маш далаастай арга хэмжээ зохион байгуулснаар Джонатан баригдаж 5 жилийн хорих ял авсан юм. Джонатан 2008 онд учир бүтэлгээр нас барсан байдаг. Албан ёсоор бол түүнийг өөрийгөө буудан амиа эгүүтгсэн гэдэгч түүнийг Америкийн тусгай албад маш нууц мэдээлэл хулгайлсантай холбоотойгоор амийг нь хөнөөсөн байх магадaltaй ажээ. Кевин Метник. Харанхуй хакер хочид Кевин Метник 1960 гаруй онд Калифорниуд төржээ. Метник 12 настай байхдаа Лос Анжелесийн тээврийн системд картын систем ашиглан үн төлбөргүй зорчиж чаддаг байв. Сонирхлоо даган өөрийгөө хөгжүүлсээр сүүлдээ хүн чиглүүлсэн тойроо асуулт тавих замаар компьютерийн нууц уг, имэйлийн нууц уг зэргийг мэддэг болжээ. Ийм аргаар тэрээр Лос Анжелесийн хотын картын төлбөрийн системийг эвдсэн байдаг. Метник анхандаа найзын хамтаар утасны сүлжээнд хууль бусаар нэвтэрдэг байсан ч 1979 оноос хойш компьютерийн сүлжээг олон анхаарах болов. Найзын хамтаар төрлөх сургуулийнхаа сайтыг эвдэн мэдээллийн санд нэвтэрснээр ажиллаан эхэлсэн юм. Улмаар Nokia, Motorola, Fujitsu, Siemens зэрэг алдар нэртэй нөлөөтэй хүчирхэг IT албатай олон том компанийн сүлжээг эвдсэн байдаг. Түүнийг баривчлахад туслал ихээхэн хэмжээний мөнгөний шагнал амсны хүчинд 1995 онд баривчилсан байдаг. Энэ хакерын учруулсан хохирлыг улсын ялагч $80 сая гэж байсан ч өмгөөлөгч нар нь сайн ажилласны хүчинд ердөө 4 жил шоронд суугаад гарсан юм. Түүнээс хойш мань нэр томоожиж албан ёсоор хуулийн дагуу ажилладаг болсон байна. Сүлжээний аюулгүй байдлын салбарт ажилладаг өөрийн гэсэн компанитай хакеруудын амьдралын талаарх олон ном бичжээ. Түүний амьдралаас сэтвүүлсэн кино байдаг аж. Альберт Гонзалес. Альберт Гонзалес shadowcrew.com сайтыг байгуулсанхаа төлөө алдартай болсон юм. Түүний сайтын гишүүд хулгайлсан дансны дугаар, хуурамч паспорт, жолооны өрөмлөх, зээлийн карт, төрсний гэрчлэгээ, коллежийн оюутны нөмлөх, эрүүл мэндийн даалгын дэвтэргээд хүссэн зүйлээ худалдан авч худалдаж болдог байв. Хууль тогтоогчдын мэдгснээр 2005-аас 2007 оны хооронд энэ сайтаар дамжуулан 170 сая зээлийн болон төлбөрийн карт зарагджээ. Флоридагаас гаралтай Гонзалес ч өөрөө өрлөгөн нэгэн байв. Тэрээр өндөр үнэтэй тансагч очиж буудалд 2-3 хоног саатахаас гадна $75,000 үдшилэг зохиочихдаг байжээ. Нью-Жерсигийн шүүхээс түүнийг 15 хуурамч дансны дугаар ашигласан хэрэгт буруутгасан хэдий ч Shadowcrew сайтын 19 гишүүнийг илчилснээр ялаас мултарч байв. Гэвч удалгүй тэрээр 10 хүнтэй баг бүрдүүлэн Miami'д ирж жил хагасын хугацаанд 45 сая зээлийн болон төлбөрийн картны дугаар хулгайлжээ. Ингээд хэрэг даймжирсан бөгөөд холбооны мөрдөх төвчөө түүнийг 2008 оны 5 дугаар сард дахин баривчилж 2025 оноос нааш торны санаас гарах аргагүй болгосон юм. Адриан Ламо. Адриан 1981 онд Бостон хотод төржээ. Адриан хүүхэд байхдаа аавынхаа тоглодог байсан компьютер тоглоомын програмыг хакертан эвдснээр гараагаан эхэлжээ.
17 настай байх нь эцэг эх нь хүүгээ ганцаар орхин өөр тийшээ нүүсэн байна. Тэр үед Адриан компьютер сүлжээний талаар хангалттай их мэдхтэй байсан болохоор янз бүрийн компаниудад галтуур хийж өөрийгөө тижээдэг болов. Улмаар өөрийн ноутбук хувцас хүнжил хийсэн үүргэвчийн хамтаар орон даяар хэсүүчлэх болсноор орон гэргүй хакер хочтой болжээ. Хэсүүчилж явахдаа интернет кафе, нийтийн номын сан зэрэг олон нийтийн газараас интернет рүү нэвтэрч New York Times, Yahoo, Bank of America, Citigroup, Singular болон Microsoft-ийн сүлжээ нэвтэр сүйтгэж байсан ба зүгээр нэг нэвтэрч эвдэл сүйдлээд алга болчихдоггүй. Харин нэвтрэн ороход нь туссан сул талуудын талаар албан ёсоор мэдэгдэг байж. Үр дүнд нь сайн дурын туслахын ачаар олон тооны сул талуудаа зас залруулсан гэдгийг харгалзан үзээд хуулийн байгууллагууд түүнийг оролдохгүй байв. Тэрээр 2003 онд өөрөө их баригчдад бууж өгөөд сүлжээ эвдлэн орсон хэрэгээ шууд хүлээсэн байдаг. Шүүх хариуд нь түүнд тэнсэн харгалзах ял 65 мянган $65,000 торгуул төлөх шийтгэл ногдуулсан юм. Тэрээр 2018 оны 3 сарын 14-нд 37 наснда учир хөтөлбөр нас барсан байна. Гэри Маккино интернет сүлжээн Соло гэх нэрээр олонний танил болсон этгээд бол Гэри Маккино юм. 2002 он тэрээр BBC, Америкийн нэгдсэн улс болон NASA, Батлан хамгаалах яам, усан цэргийн компьютерийг хакердэж байсан юм. Хожим нь энэ зорилгоо тэрээр тайлбарлахдаа харь гаргийн биетийн талаар мэдээлэл болон нийгэмд хэрэгтэй бусад технологийн талаар мэдээлэл олохын тулд ийхүү хакерцсан хэмээн тайлбарласан байна. 2006 онд вирус сэтгүүлд ярьцлага өгөхдөө тэрээр үнэхээр харь гаргийнхан байдаг тухай ярьсан юм. Тэрээр NASA агентлагийн гэрэл зураг шинжээчийн тайлбарлаж байснаар Джонсны сансрын төвд байрлах 8 дугаар байр гих газарт хиймэл дагуулын өндөр чанартай зургуудаас үл мэдэгдэх нисдэг биетүүдийг бүрэлзүүлдэг баг ажилдаг гэнэ. Тэдэнд маш их хэмжээний өндөр нягтралтай зургууд байдаг бөгөөд эдгээрийгээ нягтал шалгасан, нягтал шалгаагүй, янзалж дууссан, янзлаагүй гэж хуваадаг гэжээ. Америкийн нэгдсэн улсын шүүх Маккиноны тарьсан хэрэг $800 мянган хохирлыг учруулсан гэжээ. Түүнийг уг хэргийн хувьчилсан хохирлыг өөрийн гараар засаж залруулах үүргийг ногдуулсан бөгөөд тэрээр онц чухал аюултай файлуудыг устгах 300 компьютерийн дахин сэргээг ашиглалтанд оруулж $700 мянган дүүсэх хохирлыг нөхөн марагдуулсан байна. Тэрээр төрөлхийн сэргэлэн башир зангаараа Америкийн нэгдсэн улсын шүүхээс ялгүй мултарч чадсан юм. Роберт Т.П. Моррис тэрээр анхны сүлжээний өтийг зохион бүтээсэн гэдгээрээ алдартай. Түүний бүтээсэн өт нь тэртээ 1988 онд Америкийн нэгдсэн улс даяар 6,000 компьютерийн ажиллагаа гацааж хямрал үүсгэж байсан юм. Өт нь халдварлагдсан компьютер дотор ашиглагдаж байгаа бүх нууц үгийг хайж олдог. Өөрийгөө хуулбарлан үржиж сүлжээгээр дархан бусад компьютерт халдварладаг чадвартай. Энэ сүлжээний өт нь Arpanet сүлжээг бүрэн ажиллагаагүй болгож аюулгүй байдлыг хангах систем зарчмын шинэ өөрчлөлт хийхэд хүргэсэн юм. Түүний хийснээр тэрээр зөвхөн интернетэд хичнээн тооны компьютер холбогдсныг мэдхэл гэж энэ үтгийг ажиллагаанд оруулсан гэх бөгөөд түүний энэ санаатай бус үйлдэлийн хохирол нь $20,000-аас $530 мянган үнэлэгдсэн юм. Моррис 1989 онд баривчлагдаж компьютерийн луйврын хэрэгээр шүүхээс шийтгэл авсан анхны хакер болсон юм. Түүнийг торгож 3 жилийн тэлсэнгийн ялыг оноосон аж. Хожим нь тэрээр Харвардын их сургуулийн профессор болсон юм. Харин одоо Массачусетийн техникийн их сургуулийн компьютерийн шинжлэх ухааны профессор юм байна. Кевин Паулсен 1965 онд төрсэн Паулсен нь харилцаа холбооны нэгэн хэрэгсөөр болох телефон утасны системийг бодлуулж чадсан харанхуй Данте гэх хэргийг ердөө 15 минутын хугацаанд үйлснээрээ алдартай юм. Үүний үр дүн тэрээр захиргаан холбооны салбарт нэрээ мөнхөлж түүнийг захим гэмт хэргийн каннибалч гэж нэрлэх болсон юм. Тэрээр Лос Анжелесын Kiss FM-ийн утасны шугамыг иргэшээлдээ оруулж чадсан байдаг. Тухайн үед Kiss FM 102 дахь зочноо Porsche 944 S2 маркийн машинаар шагнах уралдаан зохион байгуулж байсан бөгөөд Porsche авах гэсэн сонирхолтой хөтлөгсөн Паулсен утасны бүх шугамыг хянснаар өөрийгөө 102 дахь зочин болгожээ. Түүнийг 1994 оны 6 дугаар сар захилгаан утас, шуудан, компьютерийн луйвер, түүнчлэн мөнгө угаасан хэрэгээр баривчилж 4 сар шоронд хоригдох $56,000 төлөх ялаар шийтгэжээ. Өдгөө энэ эрхэм Wired News сайтын мэдээний редакторын үүргийг гүйцэтгэж байна. Түүнийг шоронгоос гарч ирсний дараа нэгдсэн улсын шүүх 3 жилийн турш интернет, компьютер хэрэглэх эрхийг хасжээ. Jensen James Ancheta
Бүхэл бүтэн компьютерийн айран бүрлүүлж их хэмжээний спам явуулсан хэрэгээр ял сонсон анхны Америк хэрэгэн бол Анчата юм. Тэрээр 2004 онд RX bot гэх вирусыг ашиглан 500 мянган компьютерийн сүлжээ нэвтэрч тэднийг удирдах болжээ. Хагас компьютерийн зарим нь нэгдсэн улсын батлан хамгаалах яамны компьютерүүд байсан юм. Удалгүй Анчата энэ их хүчээр дурын веб сайтын үйлчилгээг доголдуулж чадна гэдгийг ойлгож зар тарааж эхэлжээ. Харин 2005 онд холбооны мөрдөх төвчнийхэн түүнийг баривчсан юм. Шүүхийн шийдвэрээр Анчатаг хакердж осон 58 мянган $50 хураалгаж 16 мянган $10 торгуул төлсөн бөгөөд 5 жил шоронд хоригджээ. Astra гэх нэрээр олон танигдсан энэ хакерийн хэн болохыг эрх баригчид хизээс зарлаж байсангүй. Гэхдээ 2008 онд болсон баримтлагын дараа хэвлэл мэдээллийн түүнийг 51 настай математикч гэдгийг мэджээ. Грекийн эрх баригчдын тайлбарснаар Astra Dassault Group-ийн систем нэвтэрч компани хөгжүүлж байсан зэвсэг сөнөөгч онгоц зэргийн мэдээллийг хулгайлж өөр орон зарж байсан юм байна. Түүнийг эдгээр мэдээлэл ойрох орнууд Бразил, Франц, Герман, Итали, Өмнөд Африкийн 250 гаруй иргэнд нэг тус бүртэн $1000 зарсан гэжээ. Харин Dassault Group түүний энэ үйлдэлээс болж $360 сая хохирол амссан юм. Owen Thor Walker 2008 онд 18 настайдаа баривчлагдсан Owen Thor Walker кибер гэмт хэрэгтэй холбоотой 6 хэрэгт буруутай гэдгийг хүлээжээ. Тэрээр олон улсын хакерын томоохон сүлжээ байгуулж дэлхийн 1.3 сая компьютерт нэвтрэн банкнуудаас $20 сая хулгайлсан юм байна. Энэ бүх ажиллагааг эхлүүлэхдээ Owen дөнгөж 17 настай байжээ. Учир нь 13 наснасаа эхлэн гэрээрээ боловсрол эзэмших болж үр дүнд нь өөртөө програмчлал шифрлэх арга барилыг заасан юм. Гэхдээ тэрээр дээр дуудсан кибер гэмт хэргийнхээ төлөө нийт $32 мянган олсон бөгөөд бусад гишүүдийн ашиглаж байсан мөнгө хулгайлах кодыг бичдэг нэгэн байжээ. Тиймээс шүүх түүнийг буруугаар хүлээсэн нас залуу зэрэг шалтгаанаар $11 мянган торгуул тавьж ял оноогоогүй юм. Owen өдгөө зар сурчлагын компани сүлжээний аюулгүй байдлын инженерээр ажилладаг аж. Владимир Левин дэлхийн нийтийн анхаарлыг татсан Оросын анхны хакер. Тэрээр 1967 онд төрсөн бөгөөд микробиологч мэргэжилтэй. Компьютерийн хоббитэй нэгэн байж. Хэрвээ та алдарч Джеймс Бонд цувралын 2006 онд дэлгэцнээ гарсан Casino Royale бүтээлийг санаж байгаа бол Левин үүнийг бодит амьдралаар хэрэгжүүлсэн нэгэн юм. 1994 онд тэрээр 3 хүний хамтаар Санкт Петербург дэх гэрээсээ Citibank хэмээх банкны хэд хэдэн дансаар нэвтэрсэн байна. Утасны дамжуулах үйлчилгээ Dial-Up-ыг ашиглан Израиль, Герман, Америк нэгдсэн улс, Финланд, Нидерланд зэрэг улсуудад байрлах дансууд руу $10.7 сая амжилттай шилжүүлсэн байна. Гэхдээ энэх мөнгийг авахын тулд Левин интернет ашиглаагүй гэдэг тун сонирхолтой. Харин тэрээр харилцаа холбооны өргөн цар хүрээтэй системийн ачаар хэрэглэгчдийн утасны яриаг дундаас нь сонсож тэдний дансны дугаар нууц үгийг мэдэж авчээ. Түүнийг 1995 онд 3 хамсаатантай баривчилж 3 жилийн хугацаагаар шоронд суух ял оноожээ. Одоо тэрээр Литв улсад өөрийн бизнес эрхлэн амьдарч байгаа юм. Майкл Калсей 15 настай бяцхан жаалхуу бүхэл Америкийг сандаргана гэж хэн төсөөлөх билээ. Майкл Калсей бага сургууль байхдаа компьютерийг бүрэн ашиглаж чаддаг болжээ. Тэрээр AOL системийг хакердж улмаар өөрийн захим хакерын бүлгмийг байгуулсан байна. 2000 оны эхээр тэрээр өөртөө Mapping хүү хэмээх нэрийг өгч захим сайтуудыг хакердж эхэлжээ. Майкл 15 настайдаа Amazon, CNN, eBay, Yahoo, Dell зэрэг сайтууд руу халдлага зохион байгуулсан нэгэн. Тухайн үед Google биш Yahoo дэлхийн хамгийн том хайлтын систем байсан бөгөөд Майклаас болж сайт бүтэн цаг ажиллагаагүй болжээ. Ерөнхийлөгч Билл Клинтоны тушаалаар кибер гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан орон даяар Mapping хүү гэх залуугийн ярилд гарав. Нэг их чудалгүй Майкл нэгэн форум дээр өөрийнхөө халдлагын тухай сайрхаж байгаад хууль тогтоогчдын гарт оржээ. 2001 онд түүний шүүх хурал болж шүүх Майклийн интернет хэрэглэх эрхийг нь хасаж 8 сарын тэнсэн харгацах ял оноосон юм. Учир нь хүү тухайн үед дөнгөж ахлах сургуулийн сурагч байв. Me Too Биван Ричард Прайс 2 Британийн алдарт хакерууд 1994 онд Пентагоны сүлжээ нэвтэрсэн Нью-Йоркт Грипписийн агаарын цэргийн баазын байлдааны зааварчилгааг хуулж авсан. Хойд Солонгост ажиллаж байсан Америкийн тагнуулалтын мэдээллийг замаас нь хулгайлсан.
Солонгосын цөмийн байгууламжийн сүлжээ нэвтэрсэн гээд олон хэргийг үйлдсэн юм. Тухайн үед Парис дөнгөж 16-тай, Биван 21 настай байжээ. Хамгийн гол нь нэгдсэн улсын засгийн газар хакер руу тэдний системийг ашиглан хойд Солонгос руу хадсан уу, өмнөд Солонгос руу хадсан уу гэдгийг мэдэж чадахгүй байв. Хэрвээ хойд Солонгосын цөмийн байгууламж руу хадсан бол энэ хэрэг дайн өдөө гатсан хэрэг болж дамжрах байсан бөгөөд аз улхад хакерууд өмнөд Солонгос руу хадсан байж таарсан юм. Тэднийг 1996-нд баривчжээ. Джон Шипер 1982 онд төржээ. Албан ёсоор бол компьютерийн аюулгүй байдлын зөвлөх мэргэжилтэй тэрээр вирусын сүлжээ бий болгосноор алдартай юм. Өөрийн зохиосон компьютерийн вирусын тусламжтайгаар Джон хэрэглэгчдийн бүх төрлийн нууц уг дансны дугаар зэргийг хулгайлан авчээ. Ингэж хулгайлахдаа насанд хүрээгүй хүүхдүүдийг олноор хамруулж байсан бөгөөд олсон мэдээлэл найз нөхдийн хамт ашиглан жирийн хүмүүст асар хэмжээний хохирол учруулсан байна. 2009 онд түүнийг баривчлахад зохиосон вирус нь 150 мянган компьютерт халдварлан Джонны өгсөн тушаалаар эзэндээ мэдэгдэлгүйгээр нуус сүлжээ үүсгэн ажиллаж байсныг тогтоожээ. Прокурор нь түүнд 60 жил хорих ял 1.75 сая $1 торхыг шаардаж байсан ч 4 жил хоригдох $20 мянган торгуулах ял авч байсан юм. Фред Коэн өнөөдөр компьютерийн вирус гэх зүйлийн талаар сонсоогүй хүн гэж байхгүй биз? Тэгвэл энэ вирусыг Калифорни их сургуулийн програмчлалын факультетийн аспирант Фред Коэн 1983 онд зохион бүтээж нэрийг нь өгсөн юм. Түүний бүтээсэн вирус буюу Parasitic application нь компьютерт бүрэн нэвтэрч түүний үйлдэл нэг бүрийг хянах чадвартай. Тэрээр видео нэртэй график тоглоомны дотор нуугдан нэвтрээд VX компьютерийн системийг бүгдэн захирч чаддаг програмыг анх удаа олон нийтэд танилцуулсан юм. 90-ад онд Коэны үндэслэн вирусууд нь дэлхийд даяар хурцтай дарахж дэлхийн хэмжээнд маш олон орны аюулгүй байдал занал хийлэх болсон юм. Гэвч Коэны нээлт нь анхандаа цэвэр боловсрол үзүүлэнгийн шинжтэй байсан болохоор түүнийг хууль хяналтын байгууллагууд ямар нэгэн байдлаар оролдож байгаагүй. Тэрээр одоо мэдээллийн аюулгүй байдлыг хариуцсан компанийн удирдлагад ажилладаг гэнэ. Марк Абен Fiber Optic хэмээх онлайн нэрээр алдартай нэрхэм 1972 онд Нью-Йорк хотод төржээ. Тэрээр 2 настай байхдаа цагаан толгой мэддэг, 3 настайгаас бичдэг болсон бол 5 настайдаа техникийн чиглэлийн номыг чөлөөтэй уншдаг болсон сууд ухаантай юм. 10 настайдаа утасны сүлжээг хэрхэн ажилдгийг ойлгохоор шийдэн судалсаар сүүлдээ дурын дугаарын өмнөөс хүсэн газар руугаа ярьдаг болжээ. 11 настайдаа анхны компьютерээ бэлгэнд авсан бөгөөд ном гарын агуулга ашиглалгүйгээр биедан судалж эхэлжээ. 17 настайдаа тэрээр хүссэн дугаараа хаах, нээх, нууцлах, шилжүүлэх зэргийг чөлөөтэй хийдэг хакерууд дотроо алдартай нэгэн болжээ. Тэрээр мэхлэлтийн мастер хувь тавилангийн легон зэрэг нууц бүлэглэлийг үүсгэхэд гар бие оролцсон байдаг. 1990 онд анх удаага баривчлагдсан ч насанд хүрээгүйгээд сулан явуулжээ. 1994 онд дахин баривчлагдаж жил хоригдсон сулагдсан юм. Одоо мэдээллийн аюулгүй байдлын салбарт ажилладаг өөрийн компанитай аж. Жорж Хотц нь iPhone болон PS3-т нэвтрэн ордгороо алдартай. iOS-ийн дагуу ажилладаг төхөөрөмжүүдэд нэвтрэн орсноор тэрээр илүү нээлттэй өөрийн хүсэл таарсан үйлдвэрлэлийн системийг ашиглахыг хүссэн хэрэглэгчид зориулсан тусгай бүлгийг бий болгосон байна. iOS-д амжилттай нэвтэрч чадсныхаа дараа тэрээр Sony PlayStation 3 руу анхаарлаа хандуулах болжээ. Харин тэрээр PS3-ын хамгаалтын систем нэвтрэх кодыг өөрийн сайтн дээрээ байрлуулснараа асуудал орсон юм. Sony компанийн Жоржийг шүүхэд өгсөн бөгөөд өөрийн сайтанд нэвтэрсэн хүмүүсийн IP хагийг мэдэж авчээ.